За 48 төгс цуврал маань үргэлжилж байна. Өнөөдрийн дугаараар Түнисийн хөдөлмөртэй холбоотой нэгэн богинохон гэхдээ сонирхолтой төгсгийг ярьж өгье. Сайн байна уу? Пипакаас ирж байна. Таны захиалах хүрээлт ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box төлдөжгүй. Захиалсан байгаа авахч завгүй яваад байна уу? PP box. Таны шинэ 24 долоо хаяг. За тэгээ мэдээж 48 төгс цувралын зураг бичлэгийн маань ерөнхий ивент тэтгэгчээр Coca-Cola. За Coca-Cola болон Freshpack, Pickpack-ийн хамт олон ажиллаж байна. За тэгээ та бүхэн маань iCoke app дээр Coca-Cola-гийн шинэ шошготой No Sugar болон энгийн Coca-Cola-гийн шошготой хувилбаруудаа худалдаж аваад за доор нь байгаа энэхүү QR кодыг харагдж байна уу? Энэ тэ QR кодыг уншуулад iCoke app дээр урамшуулалт шагналтай тэмцээнд оролцоогоорой. За тэгээ Freshpack Pickpack-ийн хамт олноор бас үйлчлүүлээрээ Pickpack-ийн хувьд бол одоо Улаанбаатарын хотын альч буланд хойроо 8900 төгрөгөөр одоо хамгийн хямдаар хамгийн найдвартайгаар хүргэлтөө хийлгэх боломжтой мэдээж. За тэгээ Freshpack-аас бол сонирхолтой зүйл нь одоо хид хідэн одоо хүнсний зах маркетуудаас хүртэл хүргэлтүүд хийдэг болсон байгаа. Дэлхийн аваргын үеэр шүнжэнгөө тоглолт, өглөөжөнгөө тоглолт үзчихэд дэлгүүр явж амжихааргүй зүйлүүд мэдээж зөндөө таарж байгаа тэгвэл хүнсний хүргэлтээ Freshpack-аар хийлгэх боломжтой шүү. За Francisco Silva dos Santos гэж залуу бол Бразилийн Сао Пауло хотын Франса гэдэг одоо дүүрэгт бол өссөн. Маш мэдрэмжтэй 16 дотор бол одоо жинхэнэ мундаг тоглодог. За тэгээрээс нь күндийн төвөнд ороо буюу жижигхэн хөдөлгөөн их сайтай, балансаа их сайн олдог ийм давтлагч бол байсан. За тэгээд энэ ч тоглодог байхдаа бол Европын скаутууд бол олон багаас бол сонирхдаг байсан. За тэгээд Бельгийн стандарт Liège баг бол Francisco-г бол багтаа нэгтгсэн байдаг. За тэгээд стандарт Liège сайн тоглож байгаад Францын 2 дугаар лигийн Sochaux клубд 2000 онд очсон. За тэгээ очсон үйлрэлдээ бол одоо өстө үнэхээр гоолын машин болсон. За тэгээд Франц товтлогч Pierre Alain Frau гэж товтлогчтой хамт бол одоо товтлооны хослол болсон. За тэгээ энэ хоёр бол мундаг тоглолтыг үзүүлж Sochaux клуб бол одоо 2 дугаар лигт төрүүлээд Францын Ligue 1 буюу дээд лиг рүү гарч ирэхээр болсон. За тэгээд энэ амжилт бол үргэлжилсээр байгаа 2004 онд бол Францын лигийн цом гэж байдаг байсан. Одоогийнхоор бол одоо Англид болдог Carabao Cup-тай адилхан шүү дээ, тийм ээ. Энэ цомд бол 2004 онд төрүүлсэн. Хэдийгээр Европод тоглож байгаа, Францын лиг тоглож байгаа мундаг гоолтай байсан ч гэсэн Бразилийн Seleção буюу одоо Бразилийн шгшээ огт дуудагдана гэдэг бол одоо ер нь бол боломжгүй зүйл шүү дээ, тийм ээ. Тэр үед бол Роналдо, Рональдиньо, Адриано гэх мэт одоо ийм гайхалтай тоглогчд бол мэдээж тоглож байсан учраас боломжгүй байсан. За ингээд явж итэл газар зууны тэгсийн нөгөө талд нөгөө ирэг дээр Түнисийн хөдөлмөрийн холбоо бол одоо 2004 онд Афконыг талбайд Африк твээр аврагшаалгах тэмцээнийг бол одоо зохион байгуулах гад бэлтжижсэн. Тэгээд Франц дасгалжуулагч Рожер Лемер бол одоо дасгалжуулагч байсан. За тэгээд Рожер Лемерийн хувьд бол одоо Францын шоуыг дасгалжуулаад 2000 онд Еврод төрүүлсэн одоо өндөр амжилтыг бол үзүүлж байсан. За тэгээд Түнисийг дасгалжуулах буюу одоо Carthage Eagles гэж очилдог. Carthage-ийн бүргдүүд гэж бол очилдог. За тэгээд энэ багийг бол дасгалжуулахаар босохдоо бол нэг зүйлийг анзаарсан юу гэхээр маш одоо тактикийн сахилга бат нарийн тоглолт бол маш сайтай, мундаг гахалтай, хамгаалттай. Гэхдээ яг цусны гол оруулдаг товтлогч бол дутуу байгааг анзаарсан. За ингээд Францын лигт одоо тоглож байсан үеийг нь хин санаад бол Рожер Лемер санаад. За энэ Бразил товтлогч Francisco-г нутагшуулъя. Түнис түн тоглогч болгож нутагшуулъя гэдэг ийм сонирхолтой хачиргалтай шийдвэр гаргасан. За ингээд тэмцээн эхлэхээс хэдхэн 7 хоногийн өмнө буюу 2003 оны 12 сард Түнис улсын ерөнхийлөгч Zine El Abidine Ben Ali гэж хүмүүс бол одоо Francisco dos Santos-ын иргэншлиг бол одоо Түнис иргэншлиг зөвшөөрж тушаал гаргаж зарлиг болгож өгснөөр Түнисийн иргэн болж Түнисийн шгшээгийн төлөө одоо Афкон тэмцээнд тоглохоор болсон. За энэ бол ингээд тактик талаас, соёл нийгэм талаас бол маш том одоо сонирхолтой шийдэл болж эрг үр дүнг бол авчирсан. 2004 оны 1 сарын 24-нд бол тэмцээний эхний тоглолтод Руандагийн хийсэн тоглолтод дебютээ хийсэн. Ерөөсөө эхний 21 минутанд шууд гол оруулсан. Тэгээд Түнис бол Руандаг 2-1 хацаатай буулгаж авсан. За тэгээд тэмцээнд бол одоо мундаг тоглолтыг үзүүлж 4 голтой мэрэгэн буучаар бол тэмцээнийг дуусгасан. 2004 оны 2 сарын 14-нд бол одоо цэнгэлтгэд Радес хотод одоо дүүрчихсэн байсан цэнгэлтгэд бол одоо финал
финалд Мороккод таарах оруулсан. За тэгээд энэ тоглолтод бол одоо 5 минут ихлээ тоглолт эхлээл 5 минутанд Сантос Франсилведо гол оруулсан. За хэдийгээр Морокко гол оруулж тэнцвүүлсэн ч гэсэн одоо Франсилведо Сантосын шахалтын ачаар Мороккогийн хамгаалалтаа алдаа гаргаж за тэр алдаан дээр нь Зияд Жазири ажиллаж бол одоо гол оруулж 2-1 болгосон. За ингээд энэ тоглолтод бол одоо Морокког 2-1 хацаатаа буулгаж авснаар түүхэндээ анх удаага Африк ТV-ийн аваргууд болсон. За ингээд одоо Бразилийн Сао Паулогийн гудамжинд хөлбөмбөг тоглож өссөн хүү Африк ТV-ийн аварга болж Түнисийн одоо ардын баатар болж исэн ийм нэг сонирхолтой түүх бол байдгаа. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! And emotion overflows. За тэгээд Франсилведо Сантосын хувьд бол одоо үргэлжлүүлээд Түнисийн шгшээ огт бол 4 жил бол тогссон. Тэгээд Афкон тэмцээнд бол 2 удаа орсон. 2006 онд бас Египтэд болсон Афконд бол бас орсон. За тэр тэмцээндээ одоо Замби эсрэг хэтрик оруулсан, Өмнөд Африкийн эсрэг гол оруулсан гэж тоглолтыг үзүүлсэн. 2006 оны Дэлхийн аварга шалралт тэмцээнд Түнис ороход бол Рожер Лемер бол одоо Франсилведо Сантосыг дахиж дуудсан. Тэгээд Дэлхийн аварга шалралт тэмцээнд бол 10 минут тогссон. Гэхдээ Дэлхийн аварга тоглоод амжинууд бол гайхалтай шүү дээ. За ингээд үргэлжлүүлээд 2008 оны Афкон улсад болоход бол бас тоглоод амжсан. За тэгээд тэр Афконд бол одоо Өмнөд Африкээс бас 2 голыг бол оруулж амжиж байсан. За ингээд ийм одоо гайхалтай амжилтыг бас Түнисийн шгшээ огт үргэлжлүүлээд бол үзүүлж байсан байна. За тэгээд Афкон тэмцээний түүхэнд бол 10-10-аас олон гол оруулсан 15 тоглогчдын нэг нь бол одоо Франсилведо Сантос байдаг 12 тоглолтод 10 голыг бол оруулсан ийм гайхалтай амжилт үзэлтийг бол үзүүлж байсан байгаамаа. Тэгээд нийт тоглолтын дунджаар 183 голыг оруулж байжээ. $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshpack. 48 улс 48 түүх цуврал бичлэгийн ерөнхий мэддэгч Pickback. Тавхан Монгол орон даяар байрсан 200 шиг PP боксоор хот дотор болон орон нутгийн хүргэлтэд шийдэх боломжтой. Мөн гэртээ байхгүй үед хүргэлт ирэх эсвэл хүнд ямар нэгэн зүйл илгээх гэсэн боловч тэр хүн нь хэлсэн хаягнда байхгүй үед бүр эсвэл гэрийн хаягаа зааж өгөхгүйгээр хүргэлтээ авмаар байгаа үед PP боксыг ашиглан найдвартай эзүүсээ хадгалуулж болно. Мөн хоол, фрешмус, хоолны бэлтгэц мах бөөнд зэрэг ангиллуудын бүтээгдэхүүнүүдийг нэг дороос өргөн сонголтоогоор ханаас ч хүссэн газраа энгийн болон шуурхай хүргэлтээр сонгон захиалан авах боломжтой хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй Freshpack платформ. Тэгээ та хэд маань дэлгэрэнгүй унших хүсвэл бас сонирхолтой линкийг бол description хэсгээр мэдээж оруулаад явж байгаа. Та хэд маань уншаарай. Тэгээд бас богино ч гэсэн бас сонирхолтой байсан гэж бол найдаж байна. Тэгээд naturalization одоо цагаачлал ч юм уу те хүмүүсийн одоо нүүлгэлт тийм ээ нүүлэлт бол маш сонирхолтой сэдв шүү дээ. Тэгээд ихэнхдээ би анзаарж байхад бол одоо энэ дэлхийн аваргаар ч гэсэн ихэнхдээ сөрөг талаас сөрөг болгож эсвэл сөрөг талаас айгүй харж байгаа санагддаг. Тэгээд надад бол харин ч эсэргээрээ санагддаг. Тэгээд энэ бол маш нэг юм сонирхолтой жишээ байна. Та хэд маань бас сонирхолтой санагддаг л үү. Хуваалцаарай. Тэгээд 48-48 түүх цуврал үргэлжилсээр байна. Тэгээд дараагийн дугаар бол Ираны хөлбөмбөгтэй холбоотой байгаа.